Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ амьдралын зорилгын талаар ярилцъя. Хэрвээ та өөртөө нөөц боломж байгааг мэдэрдэг боловч тэр зүйлээ хэрэгжүүлээгүй, та өөрийн биш бусдын амьдралаар амьдраад байгаа юм шиг мэдрэмж төрдөг бол та амьдралын зорилгоо олоогүй байна. Хүн өөрөө амьдарч байгаа тэр том системийнхээ нэг жижиг эрэг болт нь болж байдаг. Хүн өөрт өгөгдсөн тэр төрмөл өгөгдлөө ашиглаад өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж байвал тухайн системд хувь нэмрээ оруулж яадаг. Энэ тохиолдолд хүн өөрийнхөө зөв замаар явж байгаа учраас бусдад оруулсан тэр хувь нэмэр бусдад ашиг тустай байсныхаа оронд солилцоо хэлбэрээр өөрийнхөө тэр хүссэн зүйлийг бол эргэж олж авдаг гэсэн. Харин эсвэргээрээ хүн өөрийгөө таньж мэдээгүй, амьдралын зорилгоо олоогүй, өөрийнхөө зөв байр суурин дээр биш байгаа тохиолдолд хичнээн хичээсэн ч гэсэн үр дүнд хүрдэггүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө өгөгдлийг бүрэн ашиглахгүй байгаа учраас өөрийнхөө потенциалын зөвхөн 5-10%-ийг л ашигладаг. Энэ тохиолдолд хүн гаргасан хүчин чармаалтынхаа оронд олж авах тэр өгөөж нь маш бага байдаг. Өөрөөр хэлбэл тухайн системд тухайн хүний оруулах хувь нэмэр маш бага учраас энергийн солилцооны төвшин тэгтээ тэнцүү гэсэн үг. Энэ тохиолдолд хүн өөрийн байр суурин дээр биш байгаа учраас өөрийнхөө потенциалыг бүрэн ашиглахгүй байгаа учраас эргээд тухайн хүний орлого зөвхөн үндсэн хэрэгцээг хангах хэмжээнд бол хязгаарлагддаг гэсэн үг. Хүн өөрийн байр суурийг олохын тулд юуны төрөнд өөрийгөө таних мэдсэн байх ёстой. Түүн дээр үндэслээд зөв шийдвэр гаргах. Тэгвэл өөрийгөө таньж мэдхийн тулд юу хийх ёстой вэ? Нэгдүгээрт нь хэрвээ та өөрийн хийж байгаа зүйлдээ эргэлзэж байгаа, өөртөө сэтгэл ханамжгүй байгаа бол та өөрийнхөө байр суурин дээр биш байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл зөв зам дээр байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Таны хүчин чармаалт гаргаж хийж байгаа, зарцуулж байгаа тэр энергийн оронд орж ирж байгаа тэр үр өгөөж маш бага байдаг гэсэн үг. Та маш их хүчин чармаалт гаргасан боловч эргээд танд орж ирж байгаа солилцоогоор тэр орж ирж байгаа зүйл маань үр өгөөж нь бага байна гэсэн үг. Жишээ нь та оффист ажилладаг байлаа гэхэд 2 цагийн дараа л маш амархан ядардаг ороо гэхэд ямар ч ирч хүчгүй болсон байдаг. Ихэнх хүмүүс энэ сэтгэл ханамжгүй ирч хүчгүй байдлаа нөхөхийн тулд айрх, тамхи, гэх мэт буруу зуршлыг орлуулах байдлаар хэрэглээд идэг. Тэгвэл ер нь харилцаа юм уу ажил таны хувьд зөв сонголт байна гэдгийг яаж мэдэх вэ? Энэ тохиолдолд тэр зөв зүйл байх юм бол танд тэр зүйл ирч хүчийг өгч яадаг. Өөрөөр хэлбэл та урам зоригтой, ирч хүчтэй байх юм бол тэр зүйл таны хувьд зөв зүйл байна гэсэн үг. Харин эсвэргээрээ айдас, түгшүүр, цаа дотор ихтэй байх, энергийн алдагдлалд хүргэжээвэл тэр зүйл тань тохирохгүй байна гэсэн үг. Тэгвэл тэр өөрийн тань хувьд зөв зүйлийг яаж мэдэж сонгох вэ? Амьдралын зорилго нь ихэнхдээ таны авьяас чадвар болон танд урам зориг өгдөг сонирхол хоёрын огтлцол цэг байдаг. Энэ үед бид сэтгэл зүрэхээ даах хэрэгтэй байдаг. Гэтэл бид нар эсэргээрээ чухал шийдвэр гаргахдаа ихэнхдээ рационал сэтгэлгээ, зөвхөн логик сэтгэлгээн дээр үндэслээд шийдвэр гаргах гэдэг. Энэ тохиолдолд бидний шийдвэр өрөөсгөл болдог. Яагаад гэвэл бид нар нөгөө дотоод мэдрэмж, сэтгэл зүрэхээ сонсож чадаагүй байдаг учраас зөвхөн тархиа ашиглаад шийдвэр гаргадаг. Ер нь бол бид нар тархиа хөгжүүлснээрээ амжилтанд хүрч болно, карьер дахиж дэвшилт хүрч болно. Гэхдээ бид нар зөвхөн тархиа ашигласан тохиолдолд аз жаргалтай байж чаддаггүй. Тийм болохоор таны мэдрэмжинд орж ирсэн хамгийн ихний тэр мэдрэмж бол таны хувьд үнэн зүйл байдаг. Тэгэхээр та өөрийгөө мэдэрч ойлгож сурах нь. Гуравт нь бол ухамсар төлөв байдалд байх. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өдөр тутамдаа аливаа зүйлийн, аливаа үйл явдлын учир шалтгааны холбоосыг ажиглах, өөрт төрж байгаа мэдрэмж тэр бүх зүйлд ухамсартайгаар хандаж ажиглагчийн байр сууриас хандна гэсэн үг.
Энэ тохиолдолд бид нэр өөрт байгаа тэр өнгөрсөн таагүй туршлага, гомдол, гэмшил, сэтгэл зүйн гэмтэл, хязгаарлаж байгаа итгэл үнэмшлээс чөлөөлөгдсөний дараа л тэр шинэ ирч хүчийг олж авч амьдралын утга учирыг олж авдаг. Өөрийгөө хэрхэн сонсож сурах вэ? Бид нар биеэ мэдэрч өөрийнхөө мэдрэмжийг сонсож ойлгодог болсон үед л бид нар тэр дотоод дуу хоолойгоо мэдэрч сонсдог. Энэ үед бол биднэрт бясалгал тусалдаг. Яагаад гэвэл бидний толгойд эргэлдэх тэр эмх замбраагүй, тасралтгүй бодлын урсгалыг төр хугацаанд зогсоож бид энэ үед л яг тэр дотоод дуу хоолойгоо сонсох боломжтой болдог. Эрт тэр үед бол хүмүүс энэ чадвараа маш сайн ашигладаг байсан. Өөрийгөө маш сайн сонсож мэдэрдэг байсан учраас зэрлэг амьтдаас өөрийнхөө зүүн совингийнхаа тусламжтайгаар бие авдаг гэсэн. Мөн гараар хийдэг гар урлалын зүйлс бидний тэр мэдрэмжийг хөгжүүлж идэг. Хоёрт нь бол айцаа давж гарах. Зөвхөн айцаа давж гарсан үед л бид нар өөрт байгаа нөөц боломжоо нээж тэр зүйлээ ашиглах боломжтой болдог. Бид нар өдөр тутамдаа л янз бүрийн сонголт хийж идэг. Айцаа давж гарах тийм эд шидтэй арга бол байхгүй. Цор ганц айцаа давж гарах арга бол ерөөсөө л үйлдэл хийх. Тэр тодорхойгүй ирээдүй рүү тэр өөрийнхөө бүх хязгаарлалтуудыг давж айцаа давж гарахад ерөөсөө л бидний зүгээс үйлдэл хийх л хэрэгтэй байдаг. Айцаас үүдэлтэй гаргасан шийдвэрүүд үргэлж бурууддаг. Харин эсвэргээрээ айцсан дээр биш өөрийн жинхэнэ хүсэл сонирхол дээр суурилсан шийдвэр үргэж таныг зөв чиглэл рүү авч явах болно. Тийм учраас та шийдвэр гаргахдаа айцаас үүдэлтэй байна уу? Эсвэл үнэхээр таны тэр дотоод дуу хоолой таны хүсэл дээр суурилсан шийдвэр үү гэдгийг өөрөөсөө асууж авах хэрэгтэй. Өөрийгөө хэрэгжүүлэх явцад юун дээр анхаарах вэ? Нэгдүгээрт нь өөрт төрсэн санаагаа аль болох богино хугацаанд хэрэгжүүлдэг байх. Яагаад гэвэл та энэ зүйлийг хэрэгжүүлэхгүй удааснараа энерги алдагдлыг төрөгдөг. Бидний тарих бол тэр хэрэгжээгүй хүсэл мөрөөдөл дутуу хийгдсэн ажлыг биднэрт үргэлж сануулж байдаг. Ингэснээр маш их энергийг үргүү зардаг гэсэн. Хоёрт нь хит их зүйл хүсэж хүлээхгүй байх. Ер нь аливаа ажлыг төлөвлөлөө гэхэд тэр зүйлдээ хит их ач холбогдол өгөх, маш хүндээр хүлээж авахгүй байх хэрэгтэй. Аль болох юмыг хөнгөнөөр хүлээж авах юм бол аливаа алдаа эндэгдлийг хүлээж авч цааш өсөж хөгжөхөд илүү амар хялбар байдаг. Тийм учраас маш их зүйлийг хүсэж хүлээхгүй байх. Гуравт нь бидэнд юу ч харьяалагдахгүй гэдгийг ойлгож ухаарах. Ер нь бол олон жил босгосон бизнесч бай, машин, байр сав юу ч байсан тэр зүйлд, тэр материалын зүйлд хит уягдахгүй байх. Ер нь бол хүний бүхий л асуултын хариулт хүнд өөрт нь байдаг. Ер нь бол амжилтанд хүрсэн ихэнх хүмүүсийн ард талд тэр хүмүүсийн хувьд бол олон хүний асуудлыг шийдсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргасан юм уу? Өргөн цар хүрээнд тухайн асуудлыг шийдэж чадсан байдаг. Жишээ нь сургууль байгуулах ч юм уу, эсвэл тийм өрмөц бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргасан байдаг. Тэгэхээр амьдралын зорилго гэдэг зүйл маань тухайн хүний зөвхөн тэр өөрийнх нь хувийн материалын хэрэгцээ гэхээсээ илүү нийгэмд үйлчлэх тухай, бусад хүмүүсийн асуудлыг шийдсэн, бусдад ашиг тустай байх тухай. Байгаль дээр ямар нэг ашиг тусгүй зүйл оршин тогтнодоггүй. Жишээ нь эрдсийн давхраг, ургамлын аймаг, амьтны аймаг, тэрэн дотроо өвсөн тэжээлтэн, махан тэжээлтэн гэх мэт байлаа гэхэд ургамал эрдсээс тэжээлээ авч ургадаг. Өвсөн тэжээлтэн ургамлаар хоолдог. Эргээд нөгөө махан тэжээлтэн өвсөн тэжээлтний хоол тэжээл болгож ашигладаг гэх мэт байгалийн энэ цикл бол бие биендээ харилцан ашиг тустай байдлаар оршин тогтнодог. Тэгэхээр хүний хувьд ч гэсэн адилхан нийгэмд буюу бусдад энэ амьдарч байгаа системдээ юугаараа ач тустай байж чадах уу? Бусдад ямар хувь нэмэр оруулж чадах уу? Бусдын ямар асуудлыг шийдэж чадах уу гэдгээс хамаарат тухайн систем, тухайн хүний эзлэх байр суурь,
Эргээд бусдад өгсөн хэмжээгээрээ солилцоо байдлаар өөрт нь орж ирэх тэр зүйлийн үр өгөөж нь хамаардаг. Хүн ер нь амьдралын зорилгоо олсон үед л тэр их хэмжээний энерги өөрөө аяндаа бий болдог гэсэн. Тэгэхээр тэр зорилгоо хэрэгжүүлэх явцад тэр урам зориг, энергийн их үүсвэр тэр хүнд өөрөө аяндаа бий болдог. Ер нь бол зорилгоо биелүүлэх явцад тулгарч байгаа тэр саад бэрхшээлвэл яг үүндээ тухайн хүний дотоодод байгаа хязгаарлалтууд юм. Тухайн хүнд бусад хүмүүсийн зүгээс гаргаж байгаа тэр муухай зан авир бол яг үүндээ тухайн хүний өөрийнх нь дотоодод байгаа өөрийн талаарх дүгнэлт юм. Хүн амьдралынхаа зорилгод хүрэхэд 5 чадрыг эзэмшсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл амьдралын дараах 5 талбарт тодорхой хэмжээнд хөгжүүлсэн байх ёстой гэж үздэг. Нэгдүгээрт нь хувь хүнийхээ хувьд хүчрэхэг байх. Өөрийн авьяас, чадвар, тэр боломжуудаа нээж өөртөө итгэх. Хоёрт нь сэтгэл зүрхнийхээ төвшөнд өөрийгөө таньж мэдэж ойлгосон байх. Гуравт нь мөнгө, карьерийн хувьд тодорхой төвшөнд хүрсэн байх. Амьдралын зорилго бол бусдад өгөхийн тухайд юм, бусдад үйлчлэхийн тухайд. Тэгэхээр эхлээд та өөрийнхөө хэрэгцээг хангасныхаа дараа бусдад тусал гэсэн зарчмыг баримтлана. Ер нь бол өөртөө итгэлгүй, өөрийн үнэтэй доогоор хүмүүс бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бусдыг аврагчийн дүрд ордог. Тийм учраас тэр дүрд автахгүй байх эхлээд өөрийнхөө амьдралыг тодорхой төвшөнд хүргэсэн байх ёстой. Дөрөвт нь харилцаа. Ер нь альва харилцааг өөртөө дутуу байгаа зүйлийг нөхөх биш, харин өөрт байгаа тэр хайр элбэг дэлбэг байдлаа хуваалцах үүднээс харилцааг бий болгол урт хугацааны аз жаргалтай харилцааг бий болгодог. Тавт нь бол бие физиологийн эрүүл мэнд. Ер нь альва хүсэж зорьсон зүйлийг хэрэгжүүлэхэд биднэрт энерги хэрэгтэй байдаг. Энэ энергийг бол бидний бие физиологи л өгдөг. Ер нь альва асуудал тулгархад тэр айц төгшөлттэй үед бол юуны өмнө тайвшраад өөрийнхөө тэр энергийн төвшинг өсгөх хэрэгтэй байдаг. Энергийн төвшин өссөн үед л тэр асуудлын шийдэл гарч ирдэг, шинэ боломжууд гарч ирдэг. Тийм болохоор эхлээд өөртөө энергийн нөөцийг үүсгэх нь. Бидний ажлын хамтрагчид биднэртэй таарч байгаа хинч бай бидний зан чанарын тодорхой тусгалыг өөртөө агуулж идэг. Таны дотор байгаа зүйлс гадна талд проекцлогддог гэсэн үг. Хэрвээ таны хамтран ажиллагчдад ямар нэгэн зан чанар таалагдахгүй байгаа бол энэ зан чанар танд өөрт ч агуулгадж байгаа боловч та тэр зан чанараа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэсэн үг. Мөн бусдаас олж хардаг сайн сайхан зүйлс таны дотор мөн байдаг гэсэн үг. Зарим хүмүүст айдас байдаг. Хий гэсэн зүйлээ хийж амжихгүй л яах вэ гэсэн. Ер нь айдас бол Хокинсийн шатлалаар бол давтамжийн хамгийн доод хэсэгт хамаардаг. Энэ доод давтамжин дээр амьдраад сурцсан байгаа үед бидний тэр дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлт харгалзах яг тийм ижил хэмжээний үйл явдлыг бидний эргэн тойронд болж идэг гэсэн үг. Хэрвээ танд айдас төгшөлт их байх юм бол тэр нөгөө айж байсан зүйл маань бодит болж нөгөө бидний айдас улам батчдаг. Бид өөрийнхөө бодит байдлыг өөрсдөө бий болгож идэг. Тэгвэл яаж өндөр давтамжин дээр амьдрах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хүрэх хамгийн дүт богино зам бол өглөө босоод тухайн өдрөө талархлаар эхлүүлэх. Талархлын янз бүрийн техникүүд байдаг. Гэхдээ хамгийн үр дүнтэй боловч энгийн техник бол бичих техник. Та өөртөө болон өөрт байгаа зүйлдээ юунд талархах вэ гэдэг зүйлээ бичиж эхлэнэ гэсэн үг. Өөрийнхөө гэр бүлдээ, өөрийнхөө хийсэн зүйлдээ, найз нартаа, танд тусалсан хэн нэгэнд гэх мэтээр юу ч байж болно. Ингэж талархаж сурснараа өөртөө юуныг бодлоо болгож амьдралын нэг хэв маяг болгоснороо бид нар автоматар өөрийгөө тэр өндөр давтамжин дээр аваачиж байгаа. Талархал бол хайртай энэ зэрэгцгүүц хамгийн өндөр давтамж юм. Хэрвээ та айдас төгшүүр мэдэрч байвал аль болох богино хугацаанд энэ төлөв байдлаас гарч сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байдалд орох тийм дадлыг өөртөө бий болгоорой.
хамгийн энгийн зүйлс хамгийн том үр дүнг авчирдаг. За бидний амьдралд байгаа бүх зүйлсийн их үндэс нь бид өөрсдөө юм. За бидний хүрээлж байгаа бүх зүйлс бол бидний дотор байгаа ертөнцийн гадаад илэрхийлэл юм. Тэгэхээр хэрвээ бид амьдралдаа ямар нэгэн зүйлд хөөрч өөрчлөхийг хүсчихвэл юуны төрөнд өөрийнхөө дотоод руу өнгөх хэрэгтэй. За өөрт байгаа тэр төрмөл өгөгдөл, авьяас чадвар, нөөц, боломж тэр бүгдийг таньж мэдэх. За бидний амьдралд орж ирж байгаа бидэртээ таарж байгаа хүн бүр бидний хувьд бол багш байдаг. Тэр хүмүүсээр дамжуулж бид нар хувьсаж өөрчлөгдөж, өсөж хөгждөг. Та өөрийн дотоод руугаа өнгийж, өөрийн нөөц боломжуудаа олж харснаар өөрийгөө богино хугацаанд хэрэгжүүлэх, амьдралаа өөрчлөх шинэ боломжууд нэгддэг.